За өдрийн мэндэ. За өнөө өглөөч нэлээд явдалтай юм байна. Босоо цайгаа уух гэсэн тог байхгүй. Тэнгуутын газан билетгэн дээр цай зүгөө босдгож хоолундаа хийчихэд гараад явах гэсэн лефт байхгүй. Тэгээ шатаар оруудаа доошоо гараж руу орж яадаг. Гаражаасаа гарах гэсэн чинь гаражийн хаалга онгойдгүй тог байхгүй юм чинь. Гаражийн хаалгыг сөөх рүү утсаж жагаад гараар онгойлгуулад гаражийн хаалганаас гараад юунаас отгоноосоо гарах гэсэн хотгоны хаалт нь сонгоохгүй. Боо 77 юм давж иш нэг гудамжинд гарч ирлээ шүү дээ. Нөгөө нэг дээс томох гэсэн чинь найзаагаа дуудаад яасан гэлээ нэг тийм үлгэрийн кино шиг юм болов та. Монгол улсын засгийн газар одоо энэ дээрс нэг мессеж авч байгаа болоо та гэж бодож байна. Өнгөрсөн жил бас энэ 3 дугаар цахилгаан станцын бас нэг блок дэлбэрээд бас нэг боо юм болоод байсан. Одоо энэ жил бас 4 дугаар цахилгаан станц дээр асуудал гараад одоо энэ эрчим хүчтэй реформ хийж ингээд дахиад эрчим хүчний их үүсвэр гаргаж ирэхгүй бол одоо энэ хуучин станцууд дисгэ боллоо гэдгийг улс орон даяараа мэдж штэ. Одоо энэ чинь дайн дайжингүй ямар Украин биш штэ. Оросд станцуудын бөмбөгдөд байгаа бол бас учиртай штэ. Манайх чи ингийн цагт өөрсдийнхөө авилгал залхуурдаас болоод одоо ингээд улсын нийслэл нь ингээд товны хязгаартанд орсон ингээд байж штэ. Улсын нийслэл нь 35 жил юу хийжсэн улс орн бэ гэж асуумаар. Улс төрн гэж дандаа хулгаагаар ярьдаг. Дандаа хитгэн хүмүүсийн хулгааг ярьсараа 35 жил боллоо штэ. Хэн нэг хулгаасан бэ гэдгээ ярьсараад. За өнөөдрөөс ажилдаа орж гинөө. Дүн өвлийн эдрэсийн хүүтэн эрт 7 хоногоос жоохон багасаж уран дулаан хаврын цаг айсвэ 1-дүгээрт. 2-дугаарт гэр орны маань бас нэг асуудал бэрхшээл ард хоцорч энгийн амьдралынхаа хэмнэл рүү орох ийм боломжтой боллоо. Орон гэрийнхээ жижиг шажиг дутуу өтөг гүйцээлээ. Баг хүүгээ бас нэг яах нь гэж хардснаад бас нэг сар иртэй байлаа. Баг хүү маань бас нэлээд сайхан докторжоод хэвийн болчихлоо. Тэгээд одоо төлбөр мөнгө маань нэхэгдлээ. Ажил төрөлдөө орё доо. За манай хууччууд хуучин над дээр бариулж исэн улсууд хаяг мэдж байгаа. Хаяг мэдж байгаа хүмүүс маань бол одоо 12-оос 4 цагийнхаа хооронд өөрсдөө завж хүлээгүүр ороод ирцгээгээрээ. Хүссэн биенийхээ судалгааг хийлгээрэй гэж. Намайг байхгүй агуур нэлээ хөшөө үсттэй.
Энэ хойдод ажлын газрынхаа билетийг очсон явж байгаа. Сайн уу галтгоогоо хийлгээгүй байхдаа ажлынхаа газраас билетийг хөргөгч авчирч хэрглэж ийсэн одоо эднүсийг хөргөчөж авчирсан. Одоо энэ билетгээ авчих гад ингээ явж байна. Өнөөдөр уд нартай сайхан өдөр байна да. Нартай бүтэн нартай яг хүүтэн байна. Хүүтэн энэ Яармагт одоо 28 градус шүү дээ. Хасах 28 шүү дээ. Бузар гинэ буддаа минь. Одоо өдөр 11 цаг гэхэд чинь хасах 28 байна гэхэлэр ч өстой овоо хүүтэрч байгаа байхгүй. Би ч одоо яг энэ эд хүүтнээр гэртэл байлаа. Одоо хуучин цагийн хуваараараа явна. Хуучин цагийн хуваар маань ямар байдаг вэ гэхээр 1 дэх 2 дахь өдрөө ажиллахгүй амраад тэгээ 3 дахь 4 дахьд ажиллаад 5 дахьд амраад тэгээ хагасаа бүтсэнд би ер нь сүүлийн оны өмнө сүүлийн 1-2 сар өөр цагийн хуваар гаргаж ирээд хагасаа бүтсэнд амралтын өдөр ажилладаг болсон байгаа. Тэгээд амралтын өдөр хагас бүтсэнд ажиллаад тэгээд 1 дахь 2 дахьд ажлын 7 хоногийн эхний 2 өдөр зүгээр амарчж байгаа. Эхний 2 өдөр ерөнхийдөө бол хүмүүс шинэ 7 хоногт ажил төрөлдөө явах, барих. Тэгээд бас авч хөлөө янз янзын муутай байдаг учраас би хүмүүс ажиллаж байхад амралтаа зогцуулсан байгаа. Тийм учраас 1 дахь 2 дахь өдөр нь амраад тэгээд хагас бүтсэндээ ажилдаг, 3 дахь 4 дахь өдрөө ажилдаг болсон. 5 дахьд би өөрөө бас ажиллахгүй болохоос аргагүй. Яагаад гэвэл 5 дахь өдөр миний машины дугаар явдаггүй юм. Дугаар явдаггүй ганц машинтай байгаа. Тэгээд 5 дахь өдрөө бас амарж байгаа шүү. Тэгээд ер нь 7 хоногийн 4 өдөр ажиллаж байгаа. Тэгээд 12-оос 4 цагийн хооронд ажиллаж байна. Одоо энэ хуучин цагийн хуваараар явнаа. Оны өмнө бол бас хэрэгцээ шаарддаг байсан учраас өдөр болгон амралтгүйгээр бас нэг 14 хоног ажилласан байгаа. Одоо тэгж ажиллахгүй. Тэгвэл их ядарч илээ. Одоо ингээд айж ууж хүн шиг над дээр тэгээд нэг олон хүн байхгүй байгаа. Тийм учраас өндөр ачаал байхгүй. Тэгээд орж ирсэн хэдэн усуудтайгаа ажиллажоо. Тэгээд ийм хэмнэлээр явнаа гэж. Сэтгэл санаа их сайхан байна. 26 он яг монголчууд Азууд бол энэ морин жилийг бол их биелэгддэг шүү дээ. Ер нь бол морин жилийг. Могоо жил бол ерөнхийдөө айгүй сонин могоо жилд ер нь ажил төрөл бүртгэх нь удаашралтай барьдаг. Яг л ийм нэг юм Аз хүний л нэг юм бодол санаа л да. Могооч нөгөө газараар явдаг тэгэл ингээд хүйтэн цустай мустай лусын амтан удаан хөдөлгөөнтэй гэдэг. Энээс шалтгаалаад бас ингээд хятадын төрөлтөө хятад ард түмэн хүүхдтэй болохыг хүртэл могоо жилд бас дургүй байсан гэж байгаа байхгүй. Ягаад гэвэл хүүхэд нь бас могоо жилтэй холбоотой бас ингээд удаашралтай амьдралын амжилтанд бүтдэггүй барьдаггүй гэдэг юм. Яг нэг ийм л зүгээр юм сүсгэл байхгүй юу. Тэгээ одоо морин жил өдрийг бол одоо бүх юм сайхан бүтэн дэвжин мор бол өөрөө их ямартай галтай цогтой итэр гэж Чингис хаан үрдэл одоо тэр морин жилдэл хаан ширээ сууж барьж сүйд майд болсон шүү дээ. Тэгэхээр одоо энэ 20 жил гинэ. Энэ морин жилд одоо монголчуудын амьдрал сайхан өөдлөх бах уу. Яг гоо энэ нэг жил устай холбоотой нэг энэ зүйл бол худлаа асуудал. Яг энэ сүсэг бишрэлийн асуудал. Манай дүү чи өөрөө могоо жилтэй, манай эхнэр чи могоо жилтэй, манай баг хүү могоо жилтэй. Тэгээ манай эхнэр одоо тэгж нэг айхтар удаашрсан тийм юм байхгүй шүү дээ. Яг гоо тайван тийм тогтуу хүн л дээ. Альва нэг юм тайван. Тэр зан нь бол надад бол их таалагддаг тийм тайван байна гэдэг бол. Хоёулаа ингээ гашиг дөрвөлзээ дэвэл эн чинь амьдрал чинь сүүр штэ бужигнаад.
Хадаастай хүн бариулж болохгүй, тумбааш болохгүй. Ер нь бол ясны гэмтэл цоорол хуучин тэр бороод идэгсэн барьсан тийм ямар нэгэн ясн дээр гэмтэл авч ирсэн тийм усуд болдоггүй болохгүй. Эрсдлээ бодох хэрэгтэй. Эрсдлээ гэмтэл бэртлээ бодох хэрэгтэй. Одоо би чинь бас нэлээд олон жил барай ээжлээ. Юм болгоныг мөнгө олох гэж ингэж ичирдэг барьдаг тэр цаг үе өнгөрчээ. Одоо ингээл орж ирсэн болгоныг л барьж нэг 5 цаас олох гэж ингэж дайрдаг, муухарладаг. Энэ цаг үе өнгөрч их хашир болжээ. Их хашир болж тэгээд болох энэ над дээр идэх нү, идэхгүй нү гэдгийг их сайн үздэг болж. Идэхээр хүнээ аваад идэхгүй усуудаа эхнээс нь барихгүйгээр гаргаад. Тэгэхгүй ингээд хитрхи их мөнгөнд шунаад хитрхи их улаараад ингэх хэрэг. Энэ эрүүл мэндийн асуудал бол хэцүү. Тийм учраас боломжтой усудаа л аваж тэднээсээ засаж янзалж тэгж явнаа л гэж. Нөөрхөн залуу наснд бол хэцүү ш. Энэ барай зас гэдэг энэ 8 харилж бол яах вэ тэгээд болохгүй бол буцаагаад өгчин л үз. Эрүүл мэнд чи одоо нэгд болохгүй бол буцаагаад яачин гэсэн юм байхгүй шүү дээ. Тийм учраас их хашир тэгж хандахгүй бол болдгоо мөө. Тэг олон жил ажиллаа штэ. Одоо баг сагийн мэддэг болжээ. Тэгээд нэг их хурдан их олон гэдэг тийм юм байдгуумаа гэдгийг л ойлгож байгаа байхгүй юу. Энэ олон жил амьдраад ирэхлээр залуу байж ах чинь тэгээд айгүй хурдан мөнгө олоод нэг хурдан томроод баяжчих юмсан гэж боддгийг. Энэ залуу хүний бодолтой. Ер нь бол амьдрал бол ер нь тогтмол бага. Хэдий мөнгө нь багж ирсэн тогтмол ингээл баг багаар ингээл олоод тэгээд хамгийн гол нь мөнгөө зөв зарцуулдаг, хуримтлуулдаг тийм багтад амьдрал сайхан болдгийм байр гэдгийг ойлгож байна дөө. Тэс гинт ихээр олно гэдэг бол ер нь бол гинт хэрэгэл гэсэн үг. Гинт их олно гэдэг бол гинт хэрэг шүү дээ ер нь бол. Гинт хэрэг хийж ижил гинт ихээр олно шүү дээ энэ ч одоо. Хулгай ч юм уу, өөр ч юм уу. Заноцон нуруу мөрөлтөө, нурууны мөрөлт, нурууны суулт. Тэгээд ихний үеийн зүлхийлт эдэр бол над дээрээс идэгнэ. Бариулаад идэгчтэй. Нурууны мөрөлт эдэр бол зөндөө. Ерөнхийдөө нуруу өвж байгаа усуд ихэнх нь мөрөөл байдаг. Ихэнх нь аль нэг талдаа ихэвчлэн зүүн талдаа мөрөөдсөн байдаг юм да. Зүүл бадараа л идэх. Яг тэгвэл ихэнх усуд баруун гартаа байдаг байхгүй юу? Баруун гар яадаг вэ гэхээр баруун гараараа юм хийдэг, баруун гараараа юм бичдэг, барьдаг. Баруун гарын оролцоо ихтэй байж идэг ихэнх улсууд. Ер нь солгоо гартай хүн бол тун цөөхөн. Тийм учраас баруун гарын чинь эсрэг тал нь зүүн тал руугаа ер нь их мөрийдэг. Тэгээ зүүн хөл ер нь над дээр орж иж байгаа 10 хүний бараг 8 зүүн хөл нь бадаарч баруун хөл бадаарх нь ер нь цөө. Зүүн хөл их бадаардаг байхгүй. Яагаад гэвэл баруун гартай яг эсрэгээрээ байдаг. Тэгжид орж ирдэг юм дөө. Бацуг малгай хаанаас авсан энэ малгай хийдгсэн малгай. Одоо энэ малгайнаа чинь гадуур зөндөө байл шүү дээ. Фэйсбүүк дээр л аваа одоо энэ Оросоос ирж байгаа гэдэг ийм каракулан малгайнууд бол зөндөө байлаа. Бүр үйлдвэрийн малгай. Одоо ч бүр юм мөнгөтэй бол ер нь юм болгон сайхан болжээ. Каракулан шүүвч байна, эрэгтэй хүний юм богн хүрэмч байна, каракулан бүр. Яг үнэтэй л байлээ л дээ би сонирхож үзсэн. Тэгээ каракулан малгай бол өстой бүр яозороо байлаа. Миний эн чинь бол яах вэ? Би 2 жилийн өмнө захиалж хийлгүүлсэн. Нэг каракулны өөдсөөр. Нэг каракулын юм нэг захмахны өөдс явж байгаа. Тэрүүгээр хийлгүүлсэн малгай. Гар хийцэн малгай, үлдэр малгай биш.
Тийм байна оо манайхоо. За одоо энэ хотын гудамжинд гардаг удчихсан. Болгоомжтойгоо шиг явахгүй бол гулгын барин гэдэг нэг юм байгаа шүү дээ. Саяхан нэг юугаар телевизээр бас энэ эрүүл мэндийн чиглэлийн нэвтрүүлгээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бас нэг юм сануулга явж илээ. Тэр нь юу вэ гэхээр нойр муутай байх бол нурууны өвчний бас нэг үндсэн шалтгаан болдог гэж. Үндсэн шалтгаан. Нурууны өвчин үүсэх шалтгаанууд олон шүү дээ. Ер нь бол олон байдаг. За тэгээд хөдөлгөөнгүй байх, одоо юу гэдэг нь удаан суух, барих, хит их өндөр хитийцэн ачаалал өөр дээрээ авах, өдөржин зогсох, хүнд юм өргөх, зөөх эдэргээд байна. Тэрнээс гадна бас хөдөлгөөнгүй байх, ширээний ард, өрүүлийн ард, компьютерийн ард эдрийн хөдөлгөөнгүй удаан олон жилээр ингэ суугаа ажилтаа усуд бол нурууны өвчин тусдаг, шууд тусдаг. Тэрнээс гадна бас юу вэ? Нойр муутай байх. Нойргууд бол нурууны өвчний бас нэг шалтгаан болдог гэж. Биеэ гүйцэд амрааж чаддаг, бүтнээр авч чаддаг усуд нурууны өвчтэй болдоо гэж. Нойргуудлын шалтгааны чинь бас нэг нойргүй болох бас нэг шалтгаан чинь бол хүзүүний шохоожилт байдаг шүү дээ нөхдүүдээ. Хүзүүний шохоожилтнаас болоод нойргүй болчдөг. Хүзүүгээ онгойлохгүй бол даралт тэгсдэг, зүрх судасны өвчтэй болдог, газар дайвалцдаг, нүд бүрэлцдэг, хараа мууддаг, чих шуугдаг гэж явж өгөндөө. Хүзүүний шохооч чинь бол хүнийг одоо жинкээстэй энэ тарих зүрх судасны өвчтэй болгодог аюултай зүйл шүү дээ. Хүзүүний шохоожилт. Нойргүй болгодог. Нойргүй гэдэг маань огт унтахгүй гэсэн үг биш дээ. Нохоо унталт гэсэн үг байхгүй юу? Тэгээд нэг жоохон ингээл сэрүүлж байгаа арай гэж нэг унтдаг. Тэгээд нэг шүн ингээд үүрээр чимнэ 4-5 цагаар вис ирждэг. Тэгээд унтах гэж иргээл хөрвөөгөл орой унтаж өгдөггүй. Ингээд нэг 2-3 цаг унтаа тэгээд сэрждэг жижигхэн чимэн дээр ч очдөг барьдаг гэтэргээл. Энд чинь нөгөө нойргуудлын юу штэ. Нойргуу болно гэдэг бол огт нойргуу ингээд байгаад байна гэсэн үг биш. Дутуу унтаад байдаг. Тэгээд ингээд өглөө устдаар хамаг бие янгинаал, барайл, ядраал, бүр ингээд бие булраал, ядраал босхолоор ингээд нуруу хөшөөл, нуруу янгиж идэр босч ирдэг. Энэ чинь хүзүүний шохоочтой холбоотой байдаг шүү. Хүзүүгээ сайхан онгойлгочвол цусны эргэлтэн сайжраал. Тэгээд юу н автоматар унтаад эхлэн дээ. Над дээр нойргүй олон усуд орж ирсэн. Маш олон усуд нойргүй усуд орж ирсэн дээ. Ихэнх нь идэгсэн. Яг бүр олон жилийн архаг өндөр настай 50-55-аас дээш настай усуд дээр бол хүзүү засахад бол их хэцүү. Би нөө 55-аас дээш насны хүн дээр бол хүзүүний засал ер нь авахгүй байгаа. Ер нь хэцүү байдгийг. Яагаад гэвэл нэг өдөх гэмтлээ, эрсдлээ бодоод байгаа байхгүй юу? Бас нэг хүний гэмтээч барьж магадгүй тийм юм мэдэргээд. Ер нь залуучууд ч гэсэн маш их нойргүй байна шүү дээ. Стрессээс болдго юм уу? Тонгойж одоо ингээд маш их өдөржин тонгойж ажил хийдэг, барьдаг. Тэрнээс болоод толгой өөрөө их хүндэлтэй. Тэрнээс болоод нойргүй болчт юм уу яадгийг тэгээд. Ер нь стресс бухимдлаас илүүтэйгээр ер нь тонгойдог ажил хүзүүний шохоочлох юм дөө. Тэгээд цуснд баг очиод байдаг. Яагаад ч даралт маралттай болчихсон энэ. Яа. Яагаад ч залуу хүн байж даралт маралттай болчихсон. Гэгээ минь энэ чи одоо юу вэ? 29 градус гэж наач шүү дээ. Яармгийн хотын цагааны урдлын хойдлын шинэ замаар ингэ явсан чинь гадаа 29 градус гинэ. Йоо. За 3-4 хоног л байна да. 9 хоногоос айтайхан болох юм байл. Би ч одоо энэ орчнод тасарсан юм байна өө. Гэртээ ирцээр аваад. Жим минч нэмлээ. Одоо нэг олон төмнийгээ дунд орж ажиллаа ийдаа гэж.
Ер нь манайха яг нуруу даруулах бол ер нь бол гайгүй хугарал гэмтэл бэртэл нь хугарал ясны хугарал гэмтэл бэртэл ч байхгүй бол нурууг бол даруулж яхад энэ тийм даруулгад зүгээрээ. Нуруу бол нэг тийгш хурдан гэмтэд байдаг тийм яс биш. Нурууны бэлгүүсний эргэн тойронд их том булчингууд байдаг. Тэгээд энэ хавиргатай нуруу, сэр нуруу өдрөд хоёр талаас хавирга зураатай холбоотой байдаг учраас ер нь нурууны ясууд нэг гэмтдэггүй. За та нар хүзүү янзлуулахдаа маш болгоомжтой байгаарай гэж би та бүхэн захиж хэлмээр байна. Хүзүүг бол нэлээд олон жилийн туршлагатай, олон хүн үзчихсэн, барьсан бас нэг нас нь бас нэлээд жоохон ингээд нэг 45-аас дээш насны, за болж игэл 50-аас дээш насны тийм туршлагатай хүнээр хүзүүгээ засуулаарай. Ер нь ингээд ийм сагсуу залуучууд ойвргон ингээд бие тоосон тийм залуучууд эдгээрээр хүзүүгээ засуулж болохгүй шүү. Хүзүү өөрөө булчин багтай, яс нь арай нурууны яснаа бол арай бага байж идэг хүзүүний яс. Тэгээ их имзэг байдаг байхгүй юу? Хүзүүн дээр холбоос айгүй олон судас шөрмөснүүд байж идэг. Тийм учраас маш туршлагатай өнөр хүзүүгээ засуулахгүй бол хүзүүн дээр гэмтэл авчих гээд байдгийг шүү. Би ч одоо энэ 13 жил хүний хүзүү мушиглаа штэ. Мэдэн штэ энэ чи. Тийм учраас та бүхэн сэрэмжлүүлээд байгаа. Хүзүүгээ бол маш болгоомжтой, маш туршлагатай тийм хүнээр л хүзүүгээ оролдуулахгүй бол хүзүүд аюултай. Тэрнээс биш нурууг бол яах вэ? Нуруу дараад өгье гэж байгаа өнөр даруулж л. Хитрхи ахтар жим бахта туранхай хүүхд мөхд эдрийг бол турштай өнөр даруулсан дээр л дээ. Тэрнээс биш хэвийн насан турсан хүн бол нуруугаа бол яах вэ? Хүнээр даруулж л. Нуруун дээр бол нэг тийж ахтар гэмтэж барай сүйдмэл болохгүй. Хүзүүг л болгоомжтой бай. Би бол хүзүүн дээр их хашир ханддаг хүн. Над дээр бол маш олон. Би ч одоо баг 30-40 мянган хүний хүзүү дарсан хүн шүү дээ. Тэгдэг 30-40 мянган хүн дарна гэдэг чинь бол маш асар их тоо шүү дээ. Маш их олон улсуудын хүзүү дарсан. Тэгэхээр одоо би хүзүүн дээр бол хүзүү ямар байдаг вэ? Хүзүүг яаж барьдаг вэ гэдгийг бол би мэдэн шүү дээ. Энэ дээр их болгоомжтой байгаарэ. Ялангуяа хүзүүний шохоочтой улсууд тэрнээс нуруун дээр нэг тэгээд яг нуруун дээр тостуулаад, нухуулаад, бариад, мушгуулаад тэгээ явж лээ. Нуруу бол яг вэ тэгт. Нугаж бариад тэгээд орж гарлаа. Нэг ахтар гэмтээд байхгүй дээ нуруу. Хүзүүгээ болгоомжтой байна. Тэгж зөвлөе да золигнууд минь. Цаг юу? Гайгүй байна. Аван шарын дүгжээ хэрвээ нөө. За одоо нэг сайхан дулаараад нэг засганзраад зам хуурай болоод ийм сайхан байна. Би одоо ажилдаа явахаасаа илүүтэйгээ зүгээр машин дотроо ингээд хөгжим сонсоод кофе уугаад тамгаа татаа тэгээд яг го миний явж байгаа газар хотын төв биш л дээ. 4-р цаглагаа станцын нүгээр л явж байгаа. Тэгтээ яг одоо жоохон ч гэсэн бас нэг машина унаад жоохон ч гэсэн бас нэг машин тэргээ унаад ганцаараа бас нэг гэрээсээ холдоод гэртээ байгаа тахлаа чинь бас нэг 90 хүн бас нэг давчтаад ах юм биш үү? 90 хүн чинь бас баян гэртээ байгаа тахлаа давчтаад гармаар тэнмээр санагдаад тэгээд ингээд ажил гэр хоёр маань хоол уулцсан чинь машина унах сайхан. Би одоо энэ машин барьж байгаа учраас та бүхний комментиг сайн уншиж чадахгүй. За халиунаа яасан гинөө. Хүзүү шохоочтой үг яаж мэдэх вэ? Ойлгомжтой шүү дээ. Хоошоо одоо ингээд хуйнтаад байна гэдэг одоо ингээд шилүү зүгээр хөшөөл. Хоёр мөрчин чулуу болоод такси чи ард руу ингэж хөшиж өвдөөл. Энэ чинь тэгэл хүзүү шохоочтой. Хоёр мөрч одоо манайхны хуйн гэж шүү дээ. Хуйн чи ирсэн хүзүүний шохоочл шүү дээ. Нөхдүүдээ. Хуйн гэж нэг юм тустай ингээд нэг юу гэдгийг нэг хэсэг газар нэг шар ус овоорчсон тэгээд байж идэг юм биш үү? Хүзүү шохоотсон байхгүй. Та ер нь хуйнтай л бол хүзүүний шохоочилтай л гэсэн үг. Маш ойлгомжтой зүйл.
Тэгээд хуйнчаа овоорсоор сүүл дээр дарлттай болно. Хараа муудна. Нойргүй болно. Тэгээд байнгын энэ дээр бомбтаад хөхөрөө болоод болсон болоогүй уусуудаар базуулаад нухуулаад тэгээд алингаа алдаад ихэд юм да. Ер нь хүзүү жоохон хөшөөд эхэлж байвал эртхэн шиг наатгаа онгоолгож архаг болохоос өмнө онгоолгоод байж ивэл ер нь харавж марахгүй шүү дээ. Одоо энэ цус харуулт маруулч үзрийн шохоочтой холбоотой зүйл шүү дээ. Тархин ч очдөг цусыг чинь тэр нэг зангирсан шохоочсон юм чи хаачаад байдаг. Овоорж жагаад нэг пад гэл цус харавчдаг. Ийм л зүйл шүү дээ. Маш ойлгомжтой. Нурууны шохоочтой, нурууны юутай суудтай хүн ямар вэ гэхэлэр та ер нь өглөө орноосоо босох чинь нурууч нь хөшсөн босч ирж байвал та нурууны өвчтөй. Маш амархан. Унтаас ирэхэд л нуруу өвдөд босч ирдэг бол. Эрүүл хүн бол унтах тусам нуруу амарч идэг байхгүй юу? Тэгэд унтаас ирэхэд нуруу чи өвдөд орноосоо босч ирж байвал та нурууны архаг өвчтөй болцсон байна гэсэн. Тэгээд нэг босоод нэг жоохон ажил төрлөө хийж мэйгээ жоохон хөдлөж явахтар гайг болчдөг. Тэр бол нийлээ архаг хэлбэрийн өвчин байхгүй. Нуруу бол эрүүл нуруутай хүн бол унтах тусам нуруу нь гоё болж идэг. Амарч идэг. Өвчтэй нуруутай хүн бол нурууны суул шохоочтой болсон хүн бол биеэ ингээд суллаад ингээд орон дээр хөвтөг тусам хөвтрээ голоол нуруу хөшөөл тэгээд нэг талаараа удаа хөвтөж чадахгүй хөшөөл хөрвөөгөөл хөдөөж игээд дээшээ хараад хөвчихлээ нуруу ингээд яг тэр нэг нурууны хотойдаг хэсгээр ягаал ер нь нурууны өвчтөн амар хөвтөр голдгийг хатуу юм дээр унтаас сурцсан хүн бол хатуу юм дээр өгүүлээл зөөл юм дээр унтдаг бол зөөл юм хөвтөр голоод байдаг байхгүй а нурууны хэвийн нуруутай хүн бол хөвтөр хамаагүй шүү дээ ямар ч газар унтнаа гэсэн үг тийм ээ шүү их энгийн зүйл дээ. Ер нь одоо тэгээд өөрт байж байгаа нь хэдий ясаал хайрдаж явахгүй бол багам нуруу гэдгийг штэ нөхдүүд минь. Өөрт байгаа нь хэдий ясаад эрүүл байлгаж явахгүй бол чамаг нэг босоо авч явж идэг ажил төрөл хийлгэж идэг амьд байлгаж идэг нэг хитгэе яс байгаа штэ хөрхий тэр чи ямар хүний юм биш чиний л юм шүү дээ. Хүний юм биш шүү дээ. Тэгэхээр тэрийгээс хайрлаж явоо. Тэрийгээ л гамнаж яв. Машин тэргээ гамнаад өччих гээд идэг мөртлөө өөрийнхөө нурууны ясыг бол тоохгүй аждаг. Машин яадгийн ахаад худалдаад авна шүү дээ. Эсвэл сэлбэг авчраа засна. Машиныг бол засааж янзлаад болно шүү дээ. Гэхдээ нэг өөр заяагч нь хидхий ясаа нэг машинаасаа 7 өндөр боддог нэр сонин гарч. Тэргээ хайрлаж яв. Тэгээд нэг жоохон насаагаад тэр бүгдийгөө оцоогоод тэгээд хөдлөж чадахгүй болоод хөшөөл. Тэгээд нийлдэг 7 наалт маалт. Одоо нэг шинэ уудаг юмтай болсон ч уушраа болтгоо. Тийм байдаг шүү. Адуна суугаа устдад толгой эргээд ойлгомжтой. Тархины цусан хангамжийн дутагдлаа гэдэг өвчин шүү дээ өмнө наадах. Тэгээ тархи ер нь яагаад цус нь багтаад идэв бэ гэдгийг л асуухгүй өөрөөсөө. Хүзүүний шогооч чинь тэр цусыг чи хаагаад байдаг юм аа гэж. Хүмүүс чинь даралт багтай тийм юм мэдрэж яриад байд. Яг үнэндээ бол тархинд очдог цусад баг байгаа байхгүй. Тэрийг чинь бид нэр тархины цусан хангамжийн дутагдлаа гэж хэлээд байгаа. Тархины цусан хангамжийн дутагдaltaй болоод ирэхээр яадаг вэ? Газар дайвалцнаа, нүд бүрлдснэ, толгой эргэнэ. Тэгээд хүмүүс тэгээд яддаг шүү дээ. Насаа гэхтэр ингээд гинт босоод ирэхлээр өстэй ингээд газар дайвалзал. Өстэй 100 татхын чирэг алгах өстэй. Бараг байгалийн 100-таа болчихлоо гэдэргээл. Манай нэг паанигаар нэг тийм яриад дээ шүү дээ. Яг хүн наснаа гэхтэр ягаад толгой нэргээд
Залуу байгаад арай гайгаа байгаад. Насаа их тусам хүзүү шохоочдөг байхгүй юу? Насаа их тусам нурууны хөдөлгөөн багасдаг. Нурууны үеинүүд хоорондоо ингээд хатуураад хоёроос нь хавирах гал шалчигаад үйл ажиллагаа элдв толдоо юм доголдоод үгүй таарахгүй шүү дээ. Бид чи одоо ямар банк сайхнараа байхын заяа байх биш. Мань вич ч одоо тэгээд хөөрхийн нэг байгаа ганц биетэйгээ насаа дуусгад гэж шүү дээ. Байгаа ганц биетэйгээ. Төрсөн ганцтайгаа явсаар байгаа л тэгээд хөөрхий төрөл арилж шүү дээ. Дунд нь ямар солигдох биш. Хувцас содны өгөхөөс тэгээд өөрийнхөө цогцыг сольж чадахгүй шүү дээ. Хувцас өнгөөр солиж барьж 3 хумсаа бодхоос өөр бидэж одоо энэ биеийг сольж чадах юм байхгүй шүү дээ. За бүр нэг үхэх гээд юм бол бас нэг зүрх мөрөх бөөр мөр юм баахан мөнгө төрөг зарж би хагаа огтлж барьж иж нэг хүний юм авч нэг 50 да хүний нэг бөөр зүрх мөрөх олж 50. Да ер нь тэгээд төрсөн ганцаа заяасан ганцаа хайрлж явахгүй бол ганц биеийг хайрлж явахгүй бол хэцүү шттэ. За тэгж хэлээ да. За тэгээ өнөөдрөөс эхлээд хэвийн ажилдаа орсон. Тэгээ манайхан тэгээд өөрсдийнхөө бие эрхтнийг хайрлж яваарэ. Эрүүл байвал эрхэм жаргалаа гэж. Заавал өвдөж алингаа алдчих энийг ойлгоод яах вэ? Эртнээс ухаантай хүн бол эртнээс өөрийгөө гой цэмцгэр авч явахгүй юу гоё. Бас нэг хэвийн жинтэй хөдөлгөөнтэй эвсэлтэй зөөргөө шандгаагүй гоё цэмцгэр амьдраарэ манайх.